За галзуу кино сувагтан тавтай морилцгаа манайхан энэ удаад баруун та нартан 2026 онд гарсан 28 Years Later The Bone Temple гэх галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. Галзуу кино дугаар 116 дээр яригдсан 28 жилийн дараа гэдэг киноны дараагийн үйл явдлыг энэхүү кино харуулах юм шиг байна. Тэгэд мөн блогийнх нь ярьж өгөхөөр сонгосон энэ галзуу кино та нарт маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ галзуу киног Butterfly Gamma Doppler-тай кенгуру самартай хамтран хүргэж байна. Самар авчидэл Butterfly Gamma Doppler-тай болно гэж боддоо. Галзуу эц description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Та нар маань тэгээд сабадраг бол саба адардсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу солиотой киноны тайлбартан орцгоё. За гэрээсээ зүгтаасан Spike хүүтэй нийлсэн хүмүүсийн толгойлогчийг Jimmy Crystal гэнэ. Тэр бол өмнөх ангийн эхэнд гэрээсээ зүгтааж байсан санвартны хүү Jimmy байлаа. Тэр одоо хуруунууд гэх сатанист бүлэглэлийн тэргүүн болжээ. Тэгээ Jimmy-гийн бүлэглэлийнхэн Spike-ийг өөрсдийнхөө байранд авчирлаа. Хөө амьд үлдэж тэдний бүлэглэлийн гишүүн болохын тулд гишүүдийнхэн нэг болох Jimmy Sheet-тэй үхэгсэхээ үзэж тулалдах ёстой болно. Jimmy Sheet Spike-аас хамаагүй хүчтэй туршлагатай байсан учраас тэрнийг илэрхий басаж тоглоом хийж байна. Тэгсэн тэрнийг бааварлаж байх зур Spike тэрнийг гиндүүлж өмдийг нь шувтлаад цав руу нь хутгалж орхилоо. Тэгсэн Spike санамсаргүйгээр тэрний артерийн судсыг нь тас огтолж орхисон байж. Тиймээс Jimmy Sheet ихэндээ ууралсан ч удалгүй цус алдаж ухаан нь балартаад газар тунаад өглөө. Энийг арсан Jimmy Crystal Spike-ийг бүлэглэлдээ авсан гэдгээ хэлж тэрний нэрийг бүлгийнхэнтэйгээ ижилсүүлж Jimmy болгож өөрчилнө. Энэ үед доктор Kelson үхсэн хүмүүсийн гавлын ясаар босгосон гавлын сүмээ үргэлжлүүлээд босгосоор байлаа. Харин энэ газраас нь холгүйхэн альфа зомби Самсоноор толгойлуулсан сүрэг амьдарч байдаг. Нэг өдөр доктор Kelson уламжлал ёсороо догшин зомбид бариулсан хүний цогцсыг чирээд явж байтал хэд хэдэн суманд сүлбүүлсэн Самсон дайран ирлээ. Докторч тэрнийг мансууруулагч сумаараа харваад мансууруулж тэрний биед зоогдсон сумнуудыг сугалж шархайг нь боож өгөөд тэндээс явдаг. Доктор Kelson сүүлд авчирсан цогцсны толгойг хуйхалж овоон дээрээ тавьчихад газар доорх байрандаа орж амарна. Маргааш нь тэрний гарч иртэл альфа Самсон дахиад л хүрээд ирдэг. Гэхдээ тэр энэ удаад доктор руу шууд дайрахгүй байлаа. Харин ч тэрнийг мансууруулагч сумаараа буудахыг нь хүлээх мэт харзнаад байдаг. Тэгэхээр тэрнийг харваад мансууруулсанд Самсоны харцсан зөөлрөөд ирнэ. Тэгээд доктор Kelson тэрнтэй аажмаар ярилцсанд цаадах нь баг саг зүйл ойлгож байгаа юм шиг байлаа. Хэрвээ чи миний хэлж байгаа бүхнээс ядаж нэг үгийг ойлгоол үнэхээр гайхамшиг болно шүү дээ. Тэгвэл чиний оюун санаа халдварыг давж чадаж байна гэсэн үг. Тэгэх юм бол энэ халдварыг эмчлэхэд том дөхөн болно шүү дээ. Доктор Kelson өөрөө мансууруулагчаа хэрглэж хэсэг зур ухаангүй хэвдэж чухад босоод иртэл Самсон тэрнийг алалгүй тэндээс яваад өгсөн байна. Мань хүн энэнд нь баярлнаа. Тэгээд урам орсон тэр бүр олон мансууруулах сум бэлдэж эхэллээ. Тэр өдрөөс хойш Самсон ч гавлын сүмээр дахин ирэх болдог. Доктор Kelson ч тэрнийг мансууруулад догшин авирыг нь дарангуйлж байгаад баг багаар сургах гэж оролдоно. Нэг өдөр зэрэгэлдээ хойд 3 хүн явж угаад нэг хөлөө гэмтээсэн зомбитой таарлаа. Хэдийгээр хоёр нь хоригдсоор байсан ч нэг нь очиод тэр зомбиг жадалж алсанд зомбигийн орилох чимээгээр бусд нь дайран ирнэ. Тэгээд тэр гурав тэднээс харах хурдаараа зүгтаасан ч зомбиг жадалсан нөхөр баригдаад амиа алддаг. Харин нөгөө хоёр нь зүгтаасаар өөрсдийн жижиг суурьнд ирсэн ч тэр сууринг нь Jimmy-гийн бүлэглэл эзэлчихсэн байлаа. Тэр хоёрын эхнэрийг нь Katie, нөхрийг нь Tom гинэ. Тэдний дунд шар өнгийн хиймэл үсцүүлсэн Spike сууж байлаа. Та нар энд юу хийж яваа юм? Бид энд зочломтгой хүмүүсээр дайлуулад сууж байна. Бид холоос явж маш их үлсэж ядарлаа. Та нарыг яваасаа гэж хүсэж байна. Явалгүй яах вэ? Гэхдээ эхлээд та нарыг алах хэрэгтэй болно. Энийг сонссон залуу тэдэн лөө бусалсан ус цацаад бусдыгаа зугтаалгах гэсэн ч ганцхан Katie л зугтаж чадлаа. За ингээд хэсэг хугацаанд тэнд байхаа шийдсэн Jimmy Crystal эргэн тойрноо судлуулахаар Jimmy Inc-ийг явуулна. Тэгээд тэр хавийг судалж явсан Inc доктор Kelson Samson хоёр мансуурчихсан бүжгэлж байгааг холоос хардаг. Энэ үеэр Jimmy Crystal суурьнд байсан хүмүүсийг хүлчихсэн бүлгийнхэндээ сургаалаа хайлтна. Тэр өөрийгөө сатан буюу хөгшин нийгхийн хүү гэж тайлбарладаг. Тэгээд тэр надад энэ цагаас эхлээд
Чи Лорд Жими Кристал болсон. Би чамд 7 хуруу өгнө. Тэднэр дамжуулаад чи дайснуудад арч ганцхан чи л миний өв залгамжлагч болж агуу титмиг авна гэж альцсан. Би бол Лорд Жими Кристал. Мэд хамтдаа миний хаавд дахил болгож өргөх сүнснүүдийг хайж явдаг. Өнөөдөр бид та нараар дахил өргөнө. Ингээд Жими тушаал өгөхөд тэд өмнө өлгсөн хүмүүсийн арсыг амьдаар нь өвчиж эхэллээ. Энийг харж тэсээгүй Спайк хүү гарчгүйгээд бөөлдсөнд эргэн тойрноо шалгаж яваад ирсэн Инг тэрнтэй тараад тэрнийг тайвшруулна. Орон Жими Кристал Томд санал тавьж хуруунуудынх нь нэгтээ тулалдаж ялуул. Өөрийнх нь багт орж хуруу болох саналыг тавилаа. Томч төвшөрч тэдний нэг болох Жими Матай тулалдахаар болно. Тэгсэн гэмгүү царайтайч туршлагатай Жими Ма тэрнийг ядах юмгүй яллаа. Тэр Томыг хүнд шархтуулж тамалсанд тэднийг нууцаар ажиглаж байсан Кэти тэрний толгойг Том дэгээ төмрөөр хаг цохиж аллаа. Энийг харж цочирдсан Жимигийн хуруунууд тэрнийг барихаар улайр нь дайрсанд Том энэ боломжийг ашиглаад баллонтой газар тэдний нэгийг шатааж өөрөө харвуулаад өгдөг. Зангаас сарвч бүхэлдээ шатахад Кэтиж тэндээс гарч харах хурдаараа зогтаалаа. Энийг харсан Жими Кристал тэрнийг яралтай барихыг Спайкэд тушаасанд Спайк тэрэн рүү явж очсон ч жирэмсэн болохыг нь хараад тэрнийг алгаа болоод харин ч намайг аваад яваач гэж тэрнээс гуйлаа. Тэгсэн Кэти тэрнийг цохиж унгаад хашаанаас гараад зогтаана. Хуруунуудынх нь нэг үгсэнд Жими Кристал ууртаа байна. Спайк гэргэж ирээд зогтсон эмэгтэйг ой дотор харваад алжчихсан гэж худлаа ярина. Эмэгтэйг амьдаар нь авчрахыг тушаасан Жими Кристал уурлаад Спайкийг алах гэсэн ч Инг тэрнийг болиулж ой дотор хөгшиннийг өөрөө явж байгааг харсан гэж хэллээ. Тэр бие яодор будаж улаан ирээн болсон доктор Келснийг хөгшин Ник буюу Сатан гэж бодсон нь тэр байлаа. Чи тэрнийг харсан гэх гээд өнө. Би тэрнийг харсан. Нүдэрэ харсан. Тэр улаан арьстай. Хүний гавлын ясаар бүтээсэн аврах том ордонтой. Бас өөрийн гэсэн тэжээвэр чөт хөртэй байсан. Тэр нь өөрөөс нь ч том альфа байна лээ. Тэр гарцаагүй хөгшин Ник мөн гэж би бодож байна. Маргааш өглөө Самсон ухаан орхитой урдынхаасаа нэг л өөр болсон байлаа. Тэгээд тэр хойд очиод анх удаага ойд ургасан жимсийг амтархан иддэг. Харин хилэн вирусыг эмчлэх хэмиг олохдоо ойрхон ирсэн гэдэгтээ итгэлтэй болсон доктор Келсон газар дорох байрандаа судалгаагаа шаргуу хийж байлаа. Тэгсэн тэрний гарч ирэхэд Самсон аль хэдийн явчихсан байдаг. Тэрнийг Самсоныг хайж ийштэйшээ явахыг Жими Кристал хуруунуудтайгаа хамт дурангаар ажиглана. Тэгээд тэр нөгөөд үлдээ. Энэ үнэхээр хөгшин Ник мөн байна. Гэсэнд цаадуул нь баярлцгаана. Харин тэр хүн нь доктор Келсон болохыг Спайк сайн мэдэж байлаа. Тэгээд Жими Кристал ганцаараа төрүүлж очоод уулзахаар шийдлээ. Энэ үед Самсон ой дундор алхаж байдаг. За байж байгаа Брон Келсныг реклам алгадаадах. Цаан чинь хөөе супер хонживрын суглаа эхэлжээ. Юуних вэ гэж юу? Carrefour Mongolia салбараас 10 ширхэг кенгуру самар худалдаж аваад баримтаа үзүүлж нэг суглааны эрх авна. 10 самар нэг суглаа гэж байгаа. Хэдэн ч эрх авч болно гэж боддоо. Супер хонживр нь юу юм бэ гэвэл Butterfly Gamma Doppler гал зүйц. За тэгээд бас олон гоёмсог скинүүд. 2026 оны 3 сарын 14-нд 12 цагт Зайсангийн ориглын урд байдаг Carrefour Sila Center-т тайзан дээр Lexor хорлоо нортой нэг эсрэг нэг тоглоод ялах юм бол скин хожих боломжтой гэд боддоо. Гал зүйц. Одоо хэдүүлээ дэлгэрэнгүй рекламыг үзцгээе. Скинтэй кенгуру хөтөлбөрийн супер хонжуур тодруулах хаалтын арга хэмжээнд та бүхнийг үрж байна. Супер хонжуур, Butterfly, Knife, Gamma Doppler. Зөвхөн Carrefour сүлжээ дэлгүүрийн салбаруудаас 10 ширхэг кенгуру самрыг худалдан аваад авсан баримтаа үзүүлээд суглааны нэг эрхтэй болоорой. Таны суглааны эрх хэр олон байх тусам супер хонжуур хожих боломж нь ихсэх юм. Энэ өдөр та манай арга хэмжээнд хүрэлцэн ирснээр супер хонжуур болох Butterfly, Gamma Doppler-оос гадна өөр олон гоёмсог скинүүдийг хожих боломжтой юм. Арга хэмжээний хөтлөгчөөр Comedian мөн стример хорлоо. Мөн таленттай стример Lexor үлцэрэх болно. Та тайзан дээр стример хорлоо болон Lexor-той нэг эсрэг нэг байтал хийж ялагч болсноор скины эзэн болох боломжтой юм. Мөн болоогүй бидэнд артистууд байна. Шоу болон Baby-на Alphabet байна. Супер хонжуурыг тодруулах арга хэмжээ 2026 оны 3 сарын 14-ний өдөр Бямбгарагт Carrefour Sila Center 12 цагт эхлэх болно. Та бүхэн самар авсан баримтаа авч ирээд суглаанд оролцож азаа үзээрэй. Скинтэй кенгуру самраа задлаад скин хож. Монголын конторчид маш олон болох болтугай. Гал зүүг гэж. За, тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэрний харц илэрхий зөөлрч.
Тэгээд алхахдаа тэр вагон дотор явж байснаас сандаг. Нөгөө талд Жими Кристал доктор Келсний гавлын ясан самгаг дээр ирж байлаа. Өмнө нь ийм зүйл харж байгаагүй тэр баг зэрэг сүрдсэн ч ирчээрээ явсаар доктор Келсэн дээр очдог. Сайн уу? Та хөгшин Ник үү? Би хөгшин Ник биш ээ. Намайг Ян Келсэн гэдэг. Та хөгшин Ник биш гэдэгтээ итгэлтэй байна уу? Учир нь хөгшин Ник хүнийг хуурч мэхлэхтэй гаргууд юм л да. Би биш ээ. Чи хөгшин Ник гэж сатаныг хэлээд байна уу? Улаан арьстай гавлын ясан самгагтай болохоор тэгж бодоо юу? Тэгвэл тайвшир. Би сатан биш. Энэ газар бол амиа алдсан хүмүүст зориулсан дурсгалын газар. Харин би өөрөө халдвар авахгүй тулд арьсаа йодор арччихсан юм. Жими өөрийгөө сатанист гэдгээ хэлж, өөрийгөө сатаны дуу хоолойг сонсдог, сатаны хүү гэдэгт итгэдэг гэдгээ Келсэнд хэлнэ. Энэ үеэр Спайк Инкэд тэр хүнийг хөгшин Ник биш гэдгийг хэлээд тэндээс хурдан явхан зүйтэй гэж тайлбарласан ч Инк тэрнийг хөгшин Ник мөн гэдэгт итгэлтэй байлаа. Сонирхолтой нь Инк доктор Келснийг хөгшин Ник гэдэгт итгэлтэй байсан мөртлөө Жим Кристалыг тэрний хүү гэдэгт харин эргэлзэж байлаа. Нөгөө талд Жими Кристал доктор Келсэнд үнэн учраа ярьж өөрийнх нь хүмүүс тэрнийг хөгшин Ник гэж бодоод байгаа учраас тэдний өмнө хөгшин Никийн дүрд тоглохыг хүслээ. Тэгээд хэлснээр нь хийхгүй бол өөрийг нь алхасаар аргагүй болно гэдгийг хэлсэнд доктор Келсэн ч энийхэн зөвшөөрнө. За тэгээд Жими Кристал бусад дээрээ ирээд өөрөөс нь өөр хинч хөгшин Никтэй шууд харилцахгүй байхыг хатуу санууллаа. Харин нөгөө талд Келсэн мансуурсан Самсонтой ярилцаж байна. Би бүх амьдралынхаа туршид Memento Mori буюу үхэл зайлшгүй гэдэгт итгэж ирсэн. Хизээж үхлээс айж байгаагүй. Харин өнөөдөр тэр хүнтэй таарахтаа анх удаага би үхэхээс айсан. Яагаад гэвэл намайг үхсний дараа чамд юу тохиолдох бол гэхээс би айсан. Тиймээс би чам дээр нэг зүйлийг туршиж үзэхээр шийдлээ. Уг нь баг зэрэг хаажмаар туршия гэж бодсон ч хугацаа багуулсан учраас одоо шууд туршихаар шийдлээ. Би энэ халдварын мөн чанарыг удаан судалсны эцэст энэ халдварын цаана давхар сэтгцийн асуудал байна гэж үзсэн. Та нар гэмгүй хүүхдүүд рүү тэр бүхэл нэрэ хүүхэд рүү хүртэл дайрч явахыг би харсан. Уг нь нэрэ хүүхэд та нарт ямар ч аюулгүй. Тиймээс та нар тэндээс ямар нэг хийх хоосон зүйлийг харж байна гэсэн үг. Хэрвээ энэ халдварын гол түлхүүр нь сэтгцийн асуудал юм бол би энийг хэмчилж чадна гэж бодож байна. Тиймээс чи энийг ууж үзэх хэрэгтэй. Маргааш үүрээр Спайк сэмхэн босоод Жими Кристал болоод тэрний хуруунуудыг орхиж явсан ч холдож амжаагүй байтал нэг зомби тэрэн лүү дайраад ирлээ. Спайк тэрнийг арайхийн алсан ч тэрний хойноос Жими Фокс ирээд тэрнийг алахыг завдна. Учир нь тэр Спайкаас Жими шитийн өшөөг авахыг битүүхэндээ хүсэж ирсэн байлаа. Тэгээд тэрнийг Спайкийг алахын даваан дээр ийн гамжиж ирээд тэрний амийг аварч Жими Фоксыг зүйл дуусгадаг. Тэгээд хамтдаа буцаж очиод Фокс хөгшин Никтэй биечлэн уулзахаас айгаад зугтаж байхад нь барьж аргагүй эрхэнд алжчихсан гэж мэдүүллээ. Энэ үед доктор Келсэн хойно захад зогсоод Самсоныг дуудана. Учир нь урьдчилан уусан эмн үйлчилсэн эсхийг тэр мэдхийг хүсэж байлаа. Харин ой дотор Самсон голын ирэгт суугаад гараа угаана. Тэр баг багаар ухаан орж яхаа мэдэхгүй хой дундуур димэл нааш цааш сэлгүүцэж байлаа. Тэгээд тэр явсаар вагоны үлдэгдэл дотор орж сууна. Тэгээд тэр багада вагонд явж байснаа эргэн саналаа. Тэрнийг ингээд ухаан орохдоо зэрэгцээд тэнд байсан бусад зомбинууд тэрэн лүү дайрсанд Альфа Самсон ч тэдэн лүү дайран орно. Энэ үеэр доктор Келсэн орой Жими Кристал болон тэрний залуусыг хүлээж авахдаа бэлдэж байлаа. Тэр тэднийг шинжлэх ухааны хүчээр мунхруулж өөрийгөө хөгшин Ник гэж итгүүлэхээр шийдсэн байна. Ингээд шүн болоход Жими Кристал хуруунуудаа дагуулсаар ирцгэнэ. Тэгэд тэр газрыг гайхан биширч байсан бол өмнө нь энд ирж байсан Спайк хүл нэг их гайхгүй байлаа. Тэгээд тэд бүгд бага зүүж доктор Келсэн дээр ирлээ. Тэднийг ирэхэд доктор Келсэн чанга яригчаар ярьсанд өмнө нь ийм зүйл сонсож байгаагүй залуучууд их гайхацгаалаа. Тэгээд доктор Келсэн гарч ирээд Рокаин дээр бүжгэлсэнд тэнд байсан бүгдээрээ мэл гайхаж орхино. Доктор Келсэн тэднийг тойруулж галаасаагаад гайхаж байх зуур нь мансууруулах бодисыг тэдний нүүрлөө үлээсэнд тэд баг багаар мансуурч сүүлдээ хөгжмийн аян тухаангүй бүжгэлж эхэлцгэн.
Харин энэ чимээнээр богооны үлдэгдэл дотроос цусанд будагдсан Самсон гарч ирж байлаа. Доктор Келснийг үзүүлбэрээ дуусгасанд Жими Кристал болон тэрний хуруунууд бүгдээрээ гайхан биширцгэн. Хуруунууд, нааша ойрт, харагтун. Та нар бол миний баруун мотрын хуруунууд. Та нараар би туйлын ихэр бахархаж байна. Сөөгдөгтөн. Чи бишээ. Хүмүн. Чи зогсох ёстой. Учир нь миний цаг хугацаа мөнх боловч надтай хамт байх та нарын цаг хугацаа төр зуурын хвилээ. Танд талархаж байна. Бидний явхаас өмнө танаас бидэнд өгөх ямар нэгэн заавар байвал өгч чадшаам уу? Хийж ирсэн зүйлээ итгэлтэйгээр үргэлжлүүлэхтэн. Тийм ээ. Бид хийж байсан зүйлээ итгэлтэйгээр үргэлжлүүлж, таарсан сүнснүүдэд танд өргөл болгон өргөж, арьсыг нь амьдаар нь өвчиж, тэдний хашгирах дуугаар танд тахил өргөх болно. Энэ таны тушаал уу? Тийм ээ. Танд өөр тушаал байна уу? Хуруунууд чамайг ямагт дуулууртаа дагах ёстой. Та нар ямар ч эргэл зээгүүгээр намайг дуулууртаа дагах ёстой. Одоо сүүлийн тушаалаа өгч чаджаам уу? Чи хуруунуудынхаа тоог нэмэх ёстой. Хуруунуудынхаа тоог нэмж 1 нудраг, 2 нудраг, 100, 1000 нудраг болгох ёстой. Тэгвэл хинч бидний замд саад хийж чадахгүй болно. Эцэг минь, бид ингээд явцгаая да. Энэ үед доктор Келсэн тэдний дунд Спайк хүү байгааг танилаа. Тэгээд тэрнийг тэдэнтэй хамт явуулж болохгүй гэдгээ ойлгоно. Надад дахиад нэг тушаал байна. Уучлаарай, эцэг минь. Ингээд болсон байхаа. Үгүй, дахиад нэг тушаал байна. Би тахил шаардаж байна. Тахилаа? Хинээр? Чи миний цорын ганц хайртай хүү, тийм үү? Тэгвэл Христ, Бурхны цорын ганц хүү, эцгийнхээ баруун гар талд залрахын тулд эхлээд загалмайд цовдлогдсныг санаж байна уу? Чи миний цорын ганц хүү, Жими. Би чамаас адил зүйлийг хүсэж байна. Та намайг цовдлогдоосоо гэж хүсэж байна уу? Тэгээд хэн намайг цовдлох болж байна? Тэд. Ингэж бүхнийг миний эсрэг эргүүлж байгаа юм уу? Хүлээгээрэй, Жимиг. Хөдлөхөөс өмнө нэг зүйлийг бод. Та нар үнэхээр энэ балай хөгшнийг сатан гэж бодоод байгаа юм уу? Хэрвээ тэр муу юм бол би ингэж чадна гэж юу? За тэгээд тэр доктор Келсэн лөө хутгаад үрж орхилоо. Энийг харсан хуруунууд бүгдээрээ цочирдож яхаа мэдхэ болцгоно. Энэ үед инк тэнд байсан хоёроо хутгалж зүйл дуусгасанд Спайк энэ үмэнийг ашиглаж явж очоод Жими Кристалыг хутгаллаа. Инкч Жимиг ухаан алдатлан цохиж орхино. Спайк тэрнээс уучлал гуйж яагаад өөрийг нь зүгээр явуулаагүйг асуусанд тэр багны хард чамайг ямар их шаналж байгааг би мэдэрсэн. Тийм зүйлийг мэдэрчихэд яаж чамайг явуулах вүлээ гэж хэлдэг. Ингээд тэд Жими Кристалыг уруу харуулж цовдлчоод тэндээс явлаа. Жими инкийн жинхэнэ нэрийг Келли гэдэг байж. Ингээд Келли Спайк хоёр тэндээс явцгаана. Тэгсэн удалгүй тэнд Самсон ирсэнд Жими Кристал хайсандаа ухаан алдах шахна. Тэгсэн Самсон өглүүд шарахтай байсан доктор Келснийг хараад тэрэнд баярлалаа ингэж хэлдэг. Тэрний харц хэвэн болжээ. Энийг сонссон доктор Келсэн баяртайгаар амьсгал хураадаг. Самсон ч тэрнийг тэрвэрч аваад Жимиг тэнд нь үлдээчихэд яваад өгнө. Самсныг сатан гэж бодсон Жими "Аава, юунд та намайг орхивоо" гэж уйлсаар хоцорно. За тэгээд дүр солигдоход 28 өдрийн дараа киноны гол дүр Жим өн захын нэг байшинд охиндоо түүхийн хичээл зааж байгаа харагдана. Тэр охиндоо дэлхийн 1-2 дугаар дайн болон хүн төрлөختний хоорондын дайн тулаан хэрхэн хүн төрлөختөнд сөргөөр нөлөөлж байсныг тайлбарлаж өгч байлаа. Тэгсэн тэдэнд ямар нэг чимээ сонсогдсонд тэд буу дурангаа аваад гарч харлаа. Тэгсэн Спайк Келли хоёр уул уруудад маш олон зомбинуудаас зогтож яваа харагдана. Тэгээд Жим охинтойгоо хамт тэр хоёрт тусалгаар хөдөлснөөр кино маань конец фильма. Жайнд хүрээд энэ галзуу солиотой киноны тайлбар маань дууслаа. Ямар ч байсан тэгээд энэ муу доктор нэг нээлт хийгээл нүд анх шиг боллоо доо тийм ээ. Тэгээд муу борогийнхан сонгоод ярьсан кино та нарт маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгээд энэ галзуу киног Butterfly Gamma Doppler-тай кенгуру самартай хамтран хүргэлээ. Та нар маань галзуу хамттай кенгуру самраа авч идэл Butterfly Gamma Doppler болоод олон гоёмсог скинүүдийн эзэд болцгоогоорой. Description хэсгээс илүү мэдээллүүд аваарай гэж. За. Тэгээд та нар маань сабадраагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар хэдүүлээ. Удахгүй эргээд уулзацгаая.